лотерей Монголд үндэсний лотерей. Сайн байцгаана үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Үндэсний лотерей нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг хэлж байна. За үзэгч та бүхэн азыг атгандаа оруулан өнөөдөр за 4D 6D 642-ын тоглолтод анхаарлаа хандуулаарай. За 4D-ийн тоглолтоор эхэлж байна. Үзэгч та бүгдийн үндэсний лотерей үзэгч та бүгдийг азтан болгохын төлөө зорж байгаа. За энэ бол дэлхийд алдартай үндэсний лотерей. Дэлхийн лотерей Монголд орж ирээд жил болох гэж байна. Жил болох хугацаанд бид бүхэн өнөөдрийн хонжуур цуганд оролцож байна. За үзэгч та бүгдийн өөрсдийн аз нь шоогоод гараад ирэх юм бол та бүхэн хичнээн сая төгрөгийн азтан болох боломжтой. 4D-ийн тохиолдол та бүхэн маш сайн мэднэ. Тэгээс 9-ийн хооронд 4 тоог сонгох хэрэгтэй байгаа. Гагцгүй сонгосон 4 тоог тань энэхүү 3 машины аль нэг дээр гарч ирэх юм бол та азтан болох боломжтой. За та хэдэн төгрөгөөр оролцсон тэрхүү мөнгөний үнийн дүн тань бооцоо болж өсөх ёстой байгаа. Та 500 төгрөгнөөс 20 мянган төгрөг хүртэж юм уу? Хэдэн ч төгрөгөөр оролцож болно. За тэгээд хэрвээ таны 4 тоо харахад таны тэрхүү бооцоо шууд өсөөд 500 дахин буюу 1000 дахин 2000 дахин үржих боломжтой юм аа. За та нэг сумаар 3 туудаа буудж ийн гэсэн үг. Нэг тасалбараар буюу нэг сонгосон 4 тоогоороо нийт 3 тохиролд оролцож байна гэсэн үг юм аа. За азийн дугаарууд маань гарч ирлээ. 3 дугаар зэргийн хонжирын азийн дугаарыг харъя. 9-77. 9-77. 90-77. За би ийм машины арлын дугаартай хэрэглэгчийг бол маш сайн мэдж байна. Ийм хүн байдаг. За та бүхэн бас машиныхаа дугаараар өөрсдөө азыг үзэх боломжтой юм аа. 90-77 гэсэн дугаар гарч ирлээ. Таны бооцоо 500 дахин үржигдэж байна. За үргэлжлүүлээд 2 дугаар зэргийн хонжир дээр 2128 2128 гэсэн тоо гарчсан байна. Гайхалтай 2128. Ингээд таны бооцоо 1000 дахин үржигдэж байна. За үргэлжлүүлээд 1 дугаар зэргийн хонжирын за машин дээр 6231 6231 6231 6231. Ингээд таны бооцоо 2000 дахин үржигдэж байна. За ингээд 4D-ийн тохирлооц түр хөндөрөөд 6D-ийн тоглолтод анхаарлаа хандуулцгаая. Тэгээс 9-ийн хооронд та бүхэн нийт 6 тоо сонгоно. Тэрхүү сонгосон тоо тань яг дарааллын дагуу энэхүү органик самнаас гарч ирээд тавцан дээр байрласан дарааллын дагуу таны сонгосон азийн дугаар бас дараалалаараа таарах ёстой. Таараад 6 доо таарчих юм бол та бүхэн 50 сая төгрөгийн азтан болох боломжтой. За хамгийн ихний азийн дугаар гарч ирж байна. Хамгийн ихний азийн дугаар 1 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. 1-ийн тоо гарч ирлээ. За ингээд та бүгд үндэсний лотерей нэвтрүүлгийн маш олон салбар байгаа. Үндэсний лотерейгийн маш олон салбар байгаа. Салбаруудаас өөрсдийнхөө азыг үзээд азийн дугаарууд оролцуулаад үндэсний лотерейд оролцох боломжтой. За та бүгдийн нүдэн дээр шударгаар явагдаж байгаа. Үндэсний лотерей нэвтрүүлгийн 6D-ийн тоглолт явагдаж байна. За 2 дахь дугаар 1 гэсэн тоо байлаа үзэгчтэй. 1 ингээд та энэ 2 тоог таацсан байх юм бол 1500 төгрөгийн азтан болж байна. За 3 дахь тоо гайхалтай үзэгчтэй 3 дахь 1-ийн тоо гарч ирлээ. За 3 дахь 1-ийн тоо гарч ирлээ. Ингээд та бүхэн 15000 төгрөгийн азтан болж байна. 1 За 4 дахь тоог хэдийн тоо гарч ирэх юм бүү мэд. За гайхалтай үзэгчтэй. За энэ одоо юу болж ийн өнөөдөр дахиад 1-ийн тоо гарч ирж байна. За энэ бол үнэхээр азийн тоо. Үзэгч та бүхэн ийм тоо гарч ирнэхийг бас таашгүй. Гэхдээ энэ юу магадлал өндөртэй. Магадгүй та бүхэн бага 1-ийн тоо зураг тавьсан байх юм бол за ингээд та 150,000 төгрөгийн азтан болж байгаамаа. За 5 дахь тоо гэж хэлтэл 5-ын тоо гарч ирлээ үзэгчтэй. 5-ын тоо гарч ирлээ. 1 ингээд та сая 500,000 төгрөгийн азтан болж байна. За үргэлжлүүлээд 6 дахь тоо хэдийн тоо гарч ирэх юм бол гайхалтай ерөн л тийм азийн дугаарууд гарч ирж байна үзэгчтэй. За бид бүхэн битүү тоо гэж нэрлэгдэг тэг гэсэн тоо гарч ирлээ. 1 5 тэг. Ингээд таачгаад та бүхэн за 50 сая төгрөгийн азтан болох нэ. За энэ удаад бол нэг азтан тодорсон гэж би бол итгэлтэй байна. За 4-1 дараалан гарч ирнэ гэдэг бол маш гайхалтай. За магадгүй урдлын тоонуудын зүрүүл төгсгөлөөс нь та өөрийнхөө азийн дугаарынхаа төгсгөлийг бас хянж хараарай. Тэг 5-аар төгсөн бол 1500 тэг 5 1 гэж байвал та бүхэн 15,000 төгрөгийн азтан гих мэтлэн дээшээ өсөх боломжтой юм шүү. За үргэлжлүүлээд 642-ын тоглолтод анхаарлаа хандуулцгаая. 1-с 42-ийн хооронд азийн дугааруудыг та бүхэнд харуулж байна камераман. За ингээд тоглолтод оролцуулъя. За 6D-ийн тоглолтын дээр за ер нь 4D-ийн тохирол дээр ч азийн дугаарууд ер нь ойролцоо хүрэл дугаарууд гэж ярьдаг. Ядангуяа утасны дугаараар ярих юм бол хүрэл дугаарууд мөнгөн дугаарууд гарч ирж байна. За 6D-ийн тоглолтод ер нь алтан дугаарууд бас гарч ирлээ гэж хэлж болно. За тэгвэл 642 дээр ямар тоонууд гарч ирэхийг бүү мэд 34 гэсэн тоо хамгийн ихэнд цалгийн агаалж гарч ирлээ. 34-ийн тоо гарч ирлээ үзэгчтэй. За ер нь бол тэгээд үзэгч та бүхэн 642 дээр бол сэтгэл гонсоож болохгүй. Нийт 7 тоо гарч ирнэ бонустайгаа. Тэрхүү тоонуудаа маш сайн харах хэрэгтэй. За эхний тоонууд зөрсөн чамаагүй. За та бүгд өөрсдөө маш хүлээцтэй байх хэрэгтэй. 34 39 гэсэн тоо гарч ирлээ. 34 39. За гайхалтай ер нь дандаа 30-аар ихсэн азийн дугаарууд гарч ирж байна да. За 3 дахь тоо 35
35. За 6:42 дээр бол тоо давцахгүй. Ягаад гэвэл 1-ээс 42-ийн хооронд энэхүү тоонууд зөвхөн нэг нэгээрээ байгаа. За тэгвэл 4D 6D дээр бол 4D дээр нийт 1 тоо 4 шиг байх жишээ те 6D дээр нийт 6 тоо байгаа. 1 тоо 6 шиг байгаа. За гайхалтай дахиад 37 гэсэн тоо гарч ирлээ. За өнөөдөр чи юу яасан ёндоотой азтай өдөр бай үзэгчтэй. Үзэгч та бүхэн азыг атгандаа оруулж чадах юм бол 120 сая төгрөгийн азтай бол боломжтой юм аа. 34, 39, 35, 37, 18 гэсэн дугаар гарч ирлээ. За 5 дахь тоо 18-ын тоо гарч ирлээ. За ер нь их азтай өдөр гэж хэлж болно. Өнөөдөр ер нь миний ажил их бүтэмжтэй байсан. За тэгвэл энэ бас азтай өдөр гэж байдаг. Өнөөдөр бол маш азтай өдөр байна. Магадгүй намайг дагаад энэ тоонуудаас аз авчирч яж магадгүй юм үзэгчтэй. За дахиад 6 дахь тоо 31-ийн тоо гарч ирлээ. 31-ийн тоо гарч ирлээ. 34, 39, 35, 37, 18, 31 ингээд та 120 сая төгрөгийн азтан боллоо. За магадгүй 120 сая төгрөгийг авах гэтэл за нэгэн тоо зөрсөн байвал бонус тоо буюу за манай Майкл Жордан алдартай 23 гэсэн номероор алдартай. Тэгвэл манай бонус тоо манай 23 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. Нэг тоо зөрөхөд та энэхүү бонус тоогоо харж байгаа. За нэг тоогоо зөрсөндөө оруулахад таны зөрсөн тоо 23 байх юм бол та азтан болох боломжтой. Магадгүй 120 сая төгрөгийн азтан болох гэсэн бол 12 сая төгрөгийн азтан болох нэ. За бүгдээрээ хамтдаа үндэсний дотортой үргэлж хамт байж амьдралаа өөрчилцгөөе. Өнөөдөр өөрсдийнхээ азийн дугааруудаараа за 554-өөс 990 төгрөгийн хооронд үнийн дүнгээр та бүхэн тоглох оролцох боломжтой. Үндэсний доторын нэвтрүүлгийн дугаар өндөрлөж байна. Асууж тодруулах зүйл байх юм бол та бүхэнд орох гарч байгаа утас руу ажлын уцтаж асуугаараа хаяг байршлууд доогоор урсан өнгөрч байгаа. За ингээд азыг бүгдээрээ зэрэг атгандаа оролцгаая. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей